Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний HSK шалгалтын давтлах хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өнгөрсөн хичээлээр 1 тесийн уншлагын хичээлийн эхний даалгавар болох зөв хаан зоолох дасгал ажилласан. Дасгалтаа эргэн давтцгаая. Та бүхэн дараах зургийн ард байгаа ханз зөв үү буруу юу гэдгийг тэмдэглээрэй. Одоо зөв тэмдэгсэн хэсгээ шалгая. Эхний зурган дээр нохоо байна. Харин ханз нь мав буюу муур гэсэн байгаа учраас үнийг буруу гэж тэмдэглэнэ. Харин дараагийн зурган дээр хувцас байна. Ханз нь ч мөн ифу буюу хувцас гэсэн ханз байгаа тул зөв гэж тэмдэглэнэ. 3 дахь зураг жимс. Ханз нь шойгуо жимс гэсэн ханз байна. Тэгэхээр зөв гэж тэмдэглэх нь байна. Харин дараагийн зураг сууж буй хүнийг дүрсэлсэн байна. Зуа суух гэсэн ханз байгаа учраас зөв. Сүүлийн зурган дээр гурилтай хоол байна. Гэвч ханз нь мифэн агшаасан будаа гэсэн ханз байгаа учраас үүнийг буруу гэж тэмдэглэх ёстой. Үзэгч та бүхнийг зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Сая бид өнгөрсөн хичээлээ давтлаа. Харин одоо хамтдаа нэгэн үлгэрийг үздэцгээе. 大萝卜 有一个老爷爷种下了萝卜，对他说：“长大吧，长大吧，萝卜长得甜。长大吧，长大吧，萝卜长得结实。” 过了一段时间，萝卜长出来了，果然长得又甜又结实，大得不得了。老爷爷就去拔萝卜，他拔了又拔，怎么也拔不出来。于是他就把老奶奶喊了过来：“老婆子，快来帮我拔萝卜！”来了来了。 老奶奶拉着老爷爷，老爷爷使劲儿拔萝卜，可是还是拔不出来。老奶奶就把小孙女儿给叫来了。我的乖孙女儿，快来帮奶奶拔萝卜！来了来了。小孙女儿拉着老奶奶，老奶奶拉着老爷爷。 拔呀拔呀，仍然拔不出来。小孙女儿就把小狗叫来了：“小狗，小狗，快来呀，快来呀！”小狗拉着小孙女儿，小孙女儿拉着老奶奶，老奶奶拉着老爷爷。他们拔了又拔，还是拔不出来。 小狗就把小猫叫来了：“小猫咪，小猫咪，快来呀！”于是，小花猫拉着小黑狗，小黑狗拉着小孙女儿，小孙女儿拉着老奶奶，老奶奶拉着老爷爷。他们拔呀拔呀。 还是拔不出来，小猫就把小耗子也叫来了。喵，小耗子，快来呀！这一回，小耗子拉着小花猫，小花猫拉着小黑狗，小黑狗拉着小孙女儿，小孙女儿拉着老奶奶。 老奶奶拉着老爷爷，嘿呦嘿呦，拔呀拔呀，最后又甜又结实的大萝卜，终于给拔出来了。 Энэ ямар үлгэр вэ?
Тэгэлгүй яг уу бидний цэцэрлэгээс эхэлж сонсож бас тоглож сурсан Орос ардын үлгэр, манжингийн үлгэр. Харин энэ үлгэрт манжин биш, лууванг татаж гаргалаа шүү дээ. Та бүхэн энэ үлгэрийн баатруудыг хятадаар нэрлэж чадах уу? Тэгвэл одоо хамтдаа сурцгаая. Лууван, луобо, луобо, луобо. өвгөн, лао爷爷, лао爷爷. 임근, лао奶奶, лао奶奶. ach охин,孙女儿,孙女儿. болгон, 老鼠, 老鼠. Одоо үлгэрт гарч байгаа бусад үгийг сурцгаая. Жун. Жун. Тарих. Тарих гэдэг маань будаа тариа тарихын тарих. Жанда. Жанда. Ургах. Тиен. Тиен. Чихэрлэг. Жэшэр. 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 Хатуу, ба, татах, суглах, лаажа, чангаах, ба будун, цугалж чадсангүй. Одоо хамтдаа үдсэн үгээ цээжсэн хэсгээ шалгацгаая. Та бүхэн дараах зургийн ард байгаа ханз зөв буруу хэсгийг тэмдэглээрэй. Зөв хийсэн хэсгээ шалгах цаг боллоо. Эхний зураг нь өвгөн байна, харин ханз нь лао爷爷гэсэн байгаа учраас зөв. Дараагийнх нь луун байхад ханз нь лао шу буюу хулгана гэсэн ханзаа учраас буруу. Тэгвэл хулганы зурган дээр Сүн нэр буюу ач охин гэсэн зураг байгаа учраас буруу байна. Эмгэгний ард лао най гэсэн ханз байгаа учраас зөв байна. Харин ач охины ард луобо буюу луун гэсэн ханз байгаа учраас буруу гэж тэмдэглэх ёстой. Ингээд бид үлгэрч гардаг зарим нэг үгнүүдийг мэдэж авлаа. Харин одоо үлгэрээ дахин үзцгээе. Та бүхэн үзэж байхдаа ханзыг нь хараад юу гэж хэлж байгааг ойлгохыг хичээгээрэй. 大萝卜， 有一个老爷爷种下了萝卜，对他说：“长大吧，长大吧，萝卜长得甜。长大吧，长大吧，萝卜长得结实。” 过了一段时间，萝卜长出来了，果然长得又甜又结实，大得不得了。老爷爷就去拔萝卜，他拔了又拔，怎么也拔不出来。于是他就把老奶奶喊了过来：“老婆子，快来帮我拔萝卜！”来了来了。老奶奶拉着老爷爷，老爷爷使劲儿拔萝卜，可是还是拔不出来。老奶奶就把小孙女儿给叫来了：“我的乖孙女儿，快来帮奶奶拔萝卜！”来了来了。小孙女儿拉着老奶奶，老奶奶拉着老爷爷，拔呀拔呀，仍然拔不出来。小孙女儿就把小狗叫来了：“小狗小狗，快来呀快来呀！”
小狗拉着小孙女儿，小孙女儿拉着老奶奶，老奶奶拉着老爷爷。他们拔了又拔，还是拔不出来。小狗就把小猫叫来了：“小猫咪，小猫咪，快来呀！”于是，小花猫拉着小黑狗，小黑狗拉着小孙女儿，小孙女儿拉着老奶奶，老奶奶拉着老爷爷。他们拔呀拔呀，还是拔不出来。小猫就把小耗子也叫来了：“喵，小耗子，快来呀！”这一回，小耗子拉着小花猫，小花猫拉着小黑狗，小黑狗拉着小孙女儿，小孙女儿拉着老奶奶，老奶奶拉着老爷爷。嘿呦嘿呦，拔呀拔呀，最后又甜又结实的大萝卜终于给拔出来了。Үзэгчдээ одоо үлгэрийн зарим өгүүлбэрийг зурагтаар тохируулах дасгал ажиллаж үзье. 有一个老爷爷种了萝卜，萝卜长得很大，老爷爷拔不动了。我的孙女儿，快来帮我们！最后，他们拔了萝卜。хариугаа шалгах цаг боллоо. 有一个老爷爷种了萝卜. нэгэн өвгөн луун тарьжээ гэсэн утгатай өгүүлбэрийн зураг нь C байна. 萝卜长得很大. луун маш том ургажээ гэсэн утгатай өгүүлбэрийн зураг нь A байсан байна. 老爷爷拔不动了. өвгөн татаад дийлсэнгүй гэсэн өгүүлбэрийн зураг нь B зураг байна. 我的孙女儿，快来帮我们! Ач охин минь хурдан ирж туслаарай гэсэн өгүүлбэрийн зураг нь E зураг байна. 最后他们拔了萝卜. Эцэст нь тэд луунгаа татаж суулжээ гэсэн өгүүлбэрийн зураг нь Үзэгчдээ бидний хийсэн саяын дасгал бол HSK1 уншлагын дасгалын хувилбар байсан. Харин одоо бид нар жинхнээсээ HSK дасгалыг хийж үзцгээе. Та бүхэн өгүүлбэрийн дагуу тохирох зургийг нь олоорой. Хамтдаа хариугаа тулгацгаая. Эхний өгүүлбэрийг орчуулбал та зай睡觉呢. Тэр эрэхтэй унтаж байна гэсэн тул И зураг тохирно. Та明天坐火车去. Тэр эмэгтэй маргааш галт тэргэн сууж явна гэсэн өгүүлбэрийн зураг нь C байна. Та在医院工作，是个医生. Тэр эмнэлэгт ажилладаг эмч гэсэн өгүүлбэрийн зураг нь D байна. 我想喝一杯茶. Би нэг аяг цай уумаар байна гэсэн өгүүлбэрийн зураг нь B зураг байна. 他们是同学. Тэд бол нэг ангийнхан гэсэн сүүлийн өгүүлбэрт мэдээж үлдсэн ганц зураг болох A зураг таарна. Үзэгч та бүхнийг зөв хийсэн гэдэгт найдаж байна. Одоо Пам багш та бүхэнд хятадаар цагийг яаж хэлдгийг заахулна. 你们好，很高兴又和大家见面。我是庞世英。你们还认识我们学过的这几个数字吗？0、1、2、3、4、5、6、7、8、9、10。今天给大家介绍的汉语知识就和数字有关。
怎么用汉语说时间。那么现在我要问大家一个问题，你知道今天是什么时候吗？今天是2016年7月27日，星期三。年、月、日、星期几，就是汉语里的时间词。大家都知道，一年里有12个月，现在是7月，所以我们也可以说1月、2月、3月、4月、5月、6月、7月、8月、9月、10月、11月和12月。每个月里又有很多天。这是3月8日。3月8日是国际妇女节。这是12月25日。12月25日是圣诞节。今天是7月27日，星期三。一个星期也可以是一周。一个星期有7天。星期一的时候，我们开始工作。后边有星期二、星期三、星期四和星期五。星期六和星期日是一周里的第6天和第7天。这2天也叫周末，因为我们常常会放假休息。一天里有24个小时，一天里我们可以做很多事情。他是我的学生巴图，下面我们就一起来看一下巴图的一天。现在是上午7点，巴图开始起床。7点05分，他去了卫生间。7点15分，他开始洗脸。7点25分，他在和妈妈一起吃早餐。现在是7点30分，他要去学校上课。8点的时候，他到了学校。在学校，他见到了南丁老师。他和老师说：“南丁老师，您好。”老师和他说：“巴图，你好。”从8点到11点45分，巴图一直在上课。现在12点了，他想去饭店吃饭，然后回家睡一觉。因为下午2点半，他还要去学校上课。好，最后我们一起来复习一下今天我们学习的汉语时间词。年，我们可以说2016年、今年、明年。月和日，比如说6月1日、12月25日。星期、星期一、星期二、星期六、星期日。7点、7点05分，这是8点15分。我们也可以说8点1刻。8点30分，也可以说8点半。最后，大家的作业是和你的朋友说一下明天是什么时候，介绍一下你的一天。我们下次再见。Пам багштай баярлалаа. Бид өнөөдөр өгүүлбэрийн утгын дагуу зураг тааруулах дасгал ажиллаж сурлаа. Харин дараагийн хичээлээр зөв хариулт олох дасгал ажиллах сурах болно. Дараа уулзтлаа түр баяртай үзэгчтэй. 再见.